Аймгийн хошин авраг Монголын үндэсний олон нийтийн радиогийн алтан төлөө эзэн нэгүүлсэнгүй үлстэн малчингээд олон шагналын эзэн ган зориг гэргий түмэн дэмбэрэлтэй 32 дахь жилдээ ханилан 5 хошин малыг 4 төрлөөр нь үржүүлж байна. 1989 онд ган зориг мандал нэгдлийн хонь маллаж хариуцсан 500 хонио 100% онд оруулж сумын инхсвэрэгтэн залуу малчин болж мал аж ахуйн салбарт гараагаа амжилттай эхэлж байжээ. За 5 хошин малаас бол одоо 4 хошин малыг бүрнээр нь хөгжүүлж өсгөж энэ малын үржил шим үр ашгийг Монгол уламжлалт энэ мал аж ахуйн тогтолцоон дээр тулгуурлан өсгөн бойжуулж үржил шимийн арт түмэндээ нутгийн зон олондоо хүргэж өөрийн үйл ажиллагааг бас одоо зөвхөн малчны төдийгүй бизнесийн чиглэлээр өргөжүүлэхийн боломжийг нээж байгаа нь энэ та бүхний хөдөлмөрийн үр шимийн үр дүн юм а гэдгийг бас онцолж хэлхийг хүсэж байна. Байгаль дээлтэй мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх, малын үйлдвэр ухсааг байнга сайжруулж байх зэрэг орчин цагийн мал аж ахуйн салбарт гарч байгаа тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн чадах бүхнээ зориулж байна. Мөн залуу малчдыг сургах, тэднийг малжуулахад чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлж ирсэн байна. Энэ 1200-аас 300-ийн хооронд энэ малын тоо толгойг барьж өсгөж үржүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд болохоор энэ бэлчээрийн хомсдол үүснээс болж энэ эрчимчин мал аж ахуй гэдэг чиглэлөө зорж ажиллаж байна. Үйлдвэр ухцааг сайжруулах, малны бүрээс гарах ашиг хэмээн өндөр байлгахын тулд тоо биш чанарын хувьд ашиг хэмээн анхааран ажиллаж байна. Бэлчээрийн мал аж ахуй болон экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой. Тиймээс ч эрүүл цэвэр бүтээгдэхүүн сум орон нутгийнхаа сургууль цэцэрлэг Ахмад наснуудад түгээх сайн үнсэн аяыг манлайлан оролцдогороо сум орон нутагтай алдартай юм а. Цаашлаж энэ ажлаа үргэлжлүүлэн аймгийнхаа хүн амыг эрүүл хүнсээр хангах үйлсэд нийт малчтай урайлан ажиллах зорилготой авраг малчных өвлийг өнтөө сайхан даван урин хавартай золгож байна.